За сайн байцгаана уу. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ сүүлийн жилүүдэд бид нар Монгол улсын өнцөг булгамурд янз бүрийн сэдвээр археологийн судалгааны ажлуудад хийж байгаа. За гэхдээ өнөөдрийн хувьд бол бид нар яг өөрийн доктор хамгаалсан судалгааны ажлын сэдв буюу Монгол Улсын их сургуулийн хөтөлбөрийн төслийн хүрээнд хийгдсэн энэ ажлын үр дүнг за одоо гарч байгаа шинэ судалгааны явц ямар байр байдалтай байгаа вэ гэдэг танилцуулгыг хийхээр бэлдэж ирлээ. За улаан зуух ба хүрдийн үеийн археологийн шинэ соёл гэдэг энэ нэрийг багш нэг зөрөгтэй өглөө. Яагаад вэ гэхээр би саяхны хүртэл улаан зуух гэдэг энэ нэр томьёог тэг хүрдийн үеийн археологийн шинэ соёл гэдэг нэр томьёог огтхон яриаггүй. За нэг осны диссертац хамгаалалтаа хүртэл энэ соёл гэдэг нэр томьёоноос зугтаж ялаа. За гэхдээ хамгаалсанаас хойш буюу 2019 оноос хойш бас нэлээдгүй судалгааны үр дүнгээ ахиулсан. За бас зарим нэг тодорхойгүй зүйлсүүдийг бол хэлэх бололцоотой одоо болоод байгаа. За тэгэхээр яг анх удаа яг Америкийн Монгол судлалын энэ төв дээр би археологийн шинэ соёл гэсэн энэ нэрээр ингээд танилцуулж байгаа шүү. Шинэ соёл гэдэг өөрөө бас их олон талын асуудлуудыг дагуулдаг, маш их зориг зүрх шаардна. Түүнээс гадна хамгийн гол нь шинэ баталгаануудыг олон талаар батлах баримтуудыг шаарддаг учраас энэ нэр томьёог одоо бол хэлэхэд болцоотой болсон болов гэдэг үүднээс танилцуулга хийж байна. За энэ оны сүүлээр яг энэ сэдвийн буюу диссертацийн бүтээлийг бол ном болгож хэвлэх юм төлөвлөгөөтэй байгаа учраас түүний бэлтгэл ажил болгож за энэ төрлийн одоо соёл гэдэг нэр томьёолоор ингэж томьёолж ирлээ. За бас сэдвийг сонирхож ирсэн байгаа болохоор археологийн бас үндсэн ойлголт ухагтхуунтай хүүхдүүд байгаа байх гэж өгснөө хувьдаа бодож байна. Ер нь бол юу вэ гэхээр яг энэ одоо төрлийн бус сургуулийн судалгааг бол Монголд яг 100 жил малтсан. 100 жилийн өмнө судалгаа хийсэн. За судалгааг хоёр үед хувааж болно. За та бүгд нэрүүдийн ерөнхийд нь харчих. Багш нь товчлох үүднээс ерөнхий онтойнууд ингээ хэлчихэ. Юу гэхээр 2000 оноос хойш манай ерөн зөвхөн энэ биш л дээ. Олон одоо Монголын археологийн соёлын судалгааг бол хийж ирсэн байхээр дандаа Орос эрдэмтэд хийдэг байсан. Орос эрдэмтэд за Монгол эрдэмтэд бол 1980-аад оноос бэлтгэж эхэлснээс хойш оролцсон. Гэхдээ их бага оролцоотой. За дийлэнхтэй буюу нэг осны хамгийн ихний үеийн судалгааг бид дандаа зөвлөлтийн эрдэмтний юм туслалцаагтайгаар хийж ирсэн. За тэр эрдэмтэд нь бас Монголд хийхдээ бас алдаа оноо мадаг ихтэй. За өөр байгаль хийжсэн Монголд хийжсэн энэ бүх дурслууд нь бол дандаа шоргоолжин төрлийн гэж нэрлэгддэг энэ төрлийн дурслууд байсан. За тэгээ энэ дурслууд байхдаа за энэ тэнд оог цог малтсан байгаа болохоор энэ судлаачдад бас буруу өгөх одоо боломжгүй. За яагаад вэ гэхээр нэг осны одоогийн бидний судалгааны төвшөнтэй адилхан төвшний судалгаа бол хийх үндсэндээ бололцоо бол энүүд байгаагүй. За тэгэхээр тухайн үеийн судалгааны төвшнөөр үзэх юм бол нийтдээ өөр байгаад бол нэг 8 шоргоолжин мөш. За Монголтой нийлээд нэг 18 шоргоолжин мөш гэсэн тоо гардаг. Тэгээ 2000 оноос өмнөх үеийн судалгааны байдал бол дараах байдалтай. За 2000 оноос хойш Монголын археологчдын судалгаа идэвхжсэн. За Монголын өнцөг булан бүрээс яг энэ төрлийн дурслууд олдож эхлээд за гэхдээ олдохдоо зөвхөн шоргоолжин гэж нэрлэгддэг энэ буушнаас олдоогүй. Өөр одоо хэлбэр дүрстэй, өөр одоо гадаад зохион байгуулалт ийм төрлийн дурслуудаас олдож эхэлсэн юм байнамаа. За тэгээд их товчлон ярих юм бол энэ харагдаж байгаа энэ судаачд бол энэ бүх судалгааны ажлуудад гар бие оролцсон, матлаг судалгаа хийсэн, өөрсдийн саналыг илэрхийлсэн, за эрдэмтдийн өгүүл бүтээлүүдийг хэвлэн нийтүүлсэн одоо ийм судаачд байна. За сүүлийн 2020 оноос хойш судалгааны бүтээлүүд бол энд бол ороогүй байна. За түүнээс хойш бас судалгааны ажил тасралтгүй ингээ хийгдэж явж байгаа. За жишээлбэл энэ дээр би улаан зуухыг онцолж яриа. Жишээл 2008 оноос хойш одоо бидний танилцуулах улаан зуух гэдэг нэр томьёо Монголын археологийн шинжилгээнд анх орж ирсэн. 2008 он буюу бараг 90 жилийн дараа. За тэгэхээр нэгвэрээ гэх юм бол Монголын археологийн яг энэ үеийг цүгийг судалж байгаа судалгаа 100 гаруй жилийн түүхтэй бол сүүлийн 10 гаруй жил маш идэвхтэй ийм хөгжиж байгаа судалгааны ийм чиглэл байгаамаа. За тэр зураг дээр харагдж байгаа хамгийн дээдлэл харагдж байгаа энэ бол шоргоолжин гэдэг энэ хэлбэр юм бос. За энийг бол орсоор бол фигурна ямогилия гэж Оросын судалгаач анх нэрлэсэн. Хэлбэртэй буш гэсэн утгатай тий. За монголчууд бол Монголын археологчид бол энийг шоргоолжин гэдэг энэ нэрсээр одоо ингээд хэвшээд нэрлээд явж байна. Энийг бол нутгийн иргэн анх өгсөн юм байлаа. За манай Ахмад багш Наван багш Өмнөговь аймагт малтаа судалгаа хийж яваад яг энэ төрлийн дурслуудыг өмнө малтаж яасан. За гэхдээ хэлбэр оноогоогүй фигурны гэдэг Оросын нэр томьёолыг дагаад ингээд явж байсан чинь нутгийн нэг өвгөө хэлээд
Энэ манай танай хуваар өн зүрийн одоо ийм архитектурын туслууд буш унхан юмнууд байна уу гэсэн чинь энэ хоо нэг юм шоргоолжин шиг юм байдаг штэ гэдэг. Тэгээ түүнээс хойш энэ нэр бол хэвшсэн. За нэг осны гадаад хэлбэр бүтцийг маш зөв оноож нэрссэн ийм нэрслүүд нутгийн иргэдийн амнаас анх гарч ирсэн юм байна. Тэр нь 2000-аад оны их үе юм уу явдал. За энэ удаан зүх гэдэг энэ нэр том явбал 2008 оноос сая бид ингээд судалгааны иргэдэнд орж байна. Одоо хойш дэлгэрүүлэнгүү тайлбарлана. Та бүгд ер нь гадаад зохион байгуулалтуудын ерөнхийд нь ингээд харчих. За аль аль нь одоо Монголын өөр байгаад болон одоогийн өөр Монголын нутгуудаас ингээд одцсон байж байна. За өнгөрж байгаа юм биш. Одоо яг Монголын археологчдын судалгааны яг энэ үеийн судалгааны төвшин бол хөрш орнуудын судалгааны төвшинөөс хав илүү болцсон байна. Тэгэхээр нэг осны хөрш орнуудад одоо шал эсрэг одоо байр суурьтай эсрэг ойлголттой одоогоос бидний бараг 70-80 жилийн өмнө ярьжсэн тэр зүйлийг одоо дөнгөж ихлээр судаад ингээд явж байгаа жишээтэй ингээд явж байна. Тэгэхээр Монголын археологийн хувьд бол төв бус нутаг болж байна. Түүн дээр Монголын археологчид бас идэвхтэй ажиллаж байна. За ингээд сар хүрээ өргөжж байна. Энэ мэтэрээ одоо ингээд бидний хувьд бол 11 аймгийн 23 сум, за 33 дурсгалт газар 248. За энэ тоо одоо 80 хүрж байгаа. 280 орчим юм дурслыг төв хувийн дурслагыг бол ингээд малтан судалсан байна. За сая хэллээ энэ малтан судалсан дурслуудаас гадна яг давхардаагүй тоогоор 1000 орчим ийм одоо булш орчуулга байна. Сая бид нар зурган дээр харсан ийм дөрвөн төрлийн за ихтэй эдгээрийг нэгтгэж байгаа нэг зүйл бий. Тэрний юу вэ гэхээр нас орсон хүнийг дандаа зүүн хойш нь харуулад нас орсон хүнийг толгоогоор нь төрүүлгэн харуулж оршуулдаг ийм зан болт. Энэ бол хамгийн чухал зан бол байдаг. Тэгэхээр одоо бол нэг энэ үеийн оршуулгын соёлын нэр томьёолыг жишээд төрүүлгэн харуулсан оршуулгад буушны соёл гэх мэтээр нэрлэх үү. За эсвэл ингээ араа нэг төвлөрсөн илүү одоо нийтэд төгсөн, илүү сулгагдсан гэдгээр нь шоргоолжин машины соёл гэдэгт багтааж үзэх үү гэх мэт онлын асуудлууд бол ингээ цаашдаа яригдана. За ер нь бол тархацын хувьд бол ийм байдаг. За тэгэхээр энэ бол шоргоолжин буш буюу Монголын одоогийн төв ялангуяа говь хэсгийн нутаг дэвсгэрээр хамгийн өргөн тархаад за энэ бол Монь уул гэдэг өвөр Монгол нэрлэгдсэн энэ Монь уул гэдэг газар байна. Одоо саяхан бид нар Хөхөтөд ажиллаад ирэхэд ганцхан одоо шоргоолжин бушны мэдээлэлтэй сууж илээ. За бид нар улаан ууд орчмын буюу одоо байгалийн өөр хэсэгт байгаа энэ дурслуудыг бас нүдээр үзэж танилцсан. За энэ дурслууд бол мөн Монголд байгаа дурслуудтай бол он цагийн хувьд гадаад бүтэц зохион байгуулалт зан үйлийн хувьд ямар ч ялгаагүй ийм зүйл бол байгаа. За одоо энэ харагдаад байгаа улаан цэгээр тэмдэглэгдсэн дурслууд бол одоо багшийн нэрлэдэг байгаа улаан зуух хэлбэрийн гэж нэрлэгдээд байгаа энэ төрлийн дурслууд. Энэ том улаан цэгүүд нь томоох оршуулгын газруудыг хэлж байна. Нэг оршуулгын газартаа хамгийн ихтэй бараг 400 илүү ийм булштай. Ийм одоо дурсгалт газрууд бол Монгол 3 бүртгэгдсэн байна. За энэ жижиг цэгүүд нь бол Монголын өмнөд бүс нутгаар тархсан ийм төрлийн дурслууд бол байгаа. За энийг бол Эрдэнэбаатар гэж одоо Монголын гавьяат археологч малтан судалж байсан анх 2005 онд. Энэ болохоор ингээ имэдийн дөрөв шиг юм гадаад хэлбэр зохион байгуулалт ийм биш бай. Монголд 2 хүн малтсан, 4 хүн олдсон байна. Тэгээ энэ дөрвөөсөө бид нар 2-ыг малтсан байна. За энэ 2 малтсан 2 нь яг гадаад зохион байгуулалтаас гадна дотоодын зан уулын хувьд Монголын өнөө бидний яриад байгаа энэ орчуулгын соёлуудтай адилхан байгаа учраас нэг соёл хамаарал үүсэх юм одоо үндсэн одоо үндэслэл болдог. За нийтээр нь авч үзвэл дараах байдалтай байна. За тэгэхээр ер нь бол хүрлийн эн чинь бол он цагийн хувьд хүрлийн одоо хожуу дунд хожуу үед хамаарагдах буюу манай одоогоос 3500 орчим жилийн өмнөх соёлын тухай бид яриад байгаа. Хүнөөгөөсөө дахиад цаашаа 1000 илүү жил ярих нь шүү дээ. За ойролцоогоор 700 орчим жил үргэлж ирсэн ийм одоо соёл болж байна. Тэгэхээр одоо монголчуудын хувьд энийг бол зайлшгүй нэр оноох соёл гэдэг нэр ангилал багтаах гадаад хэлбэрүүдийн хувьд одоо анхных нь үндэслэл хийгээ бус бүх зүйлсүүдээр нь ингээд шинжлэх ухааны үндэстэй одоо хандах энэ бүх зүйлсийн шаардлага бол одоо зайлшгүй тулгарч байгаа ийм зүйл юм. Жишээлбэл би нэг жишээ хэлчихье. Одоо хятадын ном зохиолуудад за гадаад одоо англи хэл дээр бичигдсэн ном зохиолуудад за Оросын ном зохиолуудад бол бидний энэ сургуульчин гэдэг энэ бүсийг ингэж нэрлэдэг. Фигурууд гэрээ шейп гэн. За орсоор бол фигурны мөгөдий. За энэ яа юу нь хулуу хэлбэрийн гэх мэтээр. Заримдаа бүр дамар хэлбэрийн гэх мэтээр ингэ тэмдэглэдэг. Тэгээ энэ тэмдэглэлүүд бол одоо бол ингэ эргээ буцаж байгаа. Тэгэхээр монголчуудын одоо судалгааны төвшин илүү өндөр байгаа гэдгийг харчаад одоо л эргэж буцаад энэ нэрслүүдэд хэрэглэхээс татгалзаж эхлээд шоргоолжин буюу одоо бидний яриад байгаа шоргоолжин гэрээ гэдэг энэ ангиллыг одоо ярьж байна. За магадгүй бидний судалгаа заашгүй үргэлжлээд амжилттай болоод бид нар соёл гэдэг нэр томьёолоор олон улс хүлээн зөвшөөрүүлж чадах юм бол шоргоолжин калчер гэдэг энэ ангиллаар ингэ яригдах ёстой тий болох хаа. За улаан зуухын тухай одоо бид ингэ ярина. Сая бидний яриад байгаа тах энэ дөрөв хэлбэр гэдэг чи яг юм имэдийн дөрөв шиг энэ хэлбэртэй. Энийг бол Монголын археологч оноож өгсөн ийм одоо нэр томьёо одоо хүрт хөдлөөгүй бол байгаа.
За манайхан бүрт андуурж байсан. Жишээлбэл Эрдэнэтр гэж одоо сая бидний ярьдаг гавьяат археологч юм бол яасан бэ гэхээр анх энэ хоёр тусдаа яг зэрэгцээ малтсан байхгүй. 2005 онд нэг орчуулгын газарт хоёулыг нь малтаж үзээ. Хоёулаа адилхан байгаад орчуулгын заавал нэг нь хоёулаа зүүн тишээ харсан доош нь харуулаа орчуулсан. Дагалдаа усын эдүүдгийн зүүр нь адилхан байсан чинь энэ дээр одоо толгуурлаад юу гэдэг үгэнсэн бэ гэхээр энэ хоёр соёлыг нэгтгэнгүүтээ Тэвш гэдэг газар малтсан. Өрөнгө аймгийн Богд сумын Тэвш гэдэг газар. Тийм учраас тэр Тэвш гэдэг нэр томьёо буюу тэр соёлд хамааруулъя гэдэг Тэвшийн соёл гэдэг нэр томьёог 2008 онд гаргасан байт. Одоо хүртэл явж байна. Тэгээ Тэвшийн соёл гэдэг нэр томьёо гарснаас хойш удаан зохиолдчиход байна шүү дээ. Тэгэхээр нэг осны тухайн үед бол хийгдсэн тэр дүгнэлт тухайн үед зөв байсан. За гэхдээ түүнээс хойш 2008 онд гарсан энэ одоо шинэ төрлийн орчуулгын дурслуудад энэ онолыг бол одоо заавал эргэж харахаас аргагүй төрөгсөн ийм зүйл бол байгаа юм. За энэ дээр агш нэг зүйлийг нэмээд хэлчихье. Энэ дээр нэг ийм зүйл байдیں۔ Юу гэхээр одоо сая бидний яриад байгаа Тэвш гэдэг энэ нэр томьёог бол одоо нөө олон улсууд англи хэлээр анх хэвлэгдсэн Тэвш калчер гэдэг нэртэй явж байгаа. Тэгээ олон улсууд бол ялангуяа англи хэлтэй ном зохиол бүтээлүүд бол улаан зуухтай холбоотой 2014 оноос хойш өгөөл эмгэгтэй юмнууд гараагүй байгаа болохоор түүнээс өмнөх ном зохиолууд бас ишил авахтаа дандаа Тэвш гэдэг энэ бодлолтоор ингэж нэрлэж хэвсээд ирсэн нэг ийм эндүрл зүйлүүд бол байна. За тэгээ бас нэг зүйл бий. Юу гэхээр анхны шоргоолжин булсан дээр хүмүүс 2000 сая бидний юунд гарсан 2008 оны нэг өгөөд би Монголын археологчтой гаргасан. Тэр яасан бэ гэхээр Чанамн харуул гэдэг энэ газар анх малтах судалгаа хийгээд тэр малтах судалгаа хийсэхдээ яасан бэ гэхээр нийт 150 эдэн 53 булснаас тухайн жилдээ 3-ыг малтсан байхгүй. 3-ыг малтсан юм байна. 3-ыг малтсан чинь 3 удаад хүний доош нь харуулад ингэ оршуулсан байсан. Тэнгүүт нь энэ үнэхээр онцгой сонин тохиолдож үзсэн. Үнэхээр Монголын археологийн бүх цаг үеийн түүхэнд байдаггүй юм тохиолдол тухайн үед болж л дээ. За тэгээд анхны өгүүлбэрийг 2018 онд бичсэн. Тэр өгүүлбэрт ингэж үздсэн байхгүй. Энэ хүнийг нас орсууны яагаад доош нь харуулж оршуулад байна гэд одоо Огсоотны 100 уу эртний сурвалжийн мэдээ цэлтүүдийг шүүж үзээд тэгээ шүүгээ үзсэн чинь ямар мэдээлүүд олдсон бэ гэхээр якутууд бол жишээлбэл 81 наснда өд болсон хүнийг одоо доош нь харуулж оршуулдаг заамууд байж эсвэл бага наснда эндсэн хүүхдүүдийг ингэ оршуулдаг байж ер нь онцгой содон эсвэл хараан зүгийн одоо бөө хүнийг одоо дээш нь сүнсэн босдгийг тэхвэ гэдэг утгаараа доош нь харуулаад дээр нь чулуу тавьдаг ч гэдэг юм уу. Ийм төрлийн сурвалжийн мэдээнүүд олдоод за тэгээд тухайн үед юу гэдэг өгнж байсан бэ гэхээр энэ бол ерөөс онцгой тохиолдолд нас барагчийг оршуулахад хэрэгэлдэг ийм зам үүд юм байна гэж үзчихсэн байхгүй. За тэгтэл 2008 онд улаан зуух холдоо улаан зуух чинь толгой дараалан доош харж байна. Эрэгтэй эмэгтэй хүүхэд залуучууд ямар ч ялгаа байхгүйгээр. Тэгэхээр нэг осны нэг дор тэр хэдэн одоо 10-аараа 20-ороо 30-аар ингэ оршуулсан байгаа тохиолдолд онцгой тохиолдож үзэхэд хэцүү үстэй тийм. За тэгэхээр онд дахиад эргэж харахад хүргэсэн. Гэх мэтээр ингээ олон асуултуудыг одоо эргэж харахад хүргэсэн. За соёл гэж хэмжээнд яригдах хэмжээнд хүргэсэн анхны одоо зүйлсүүд яг иймэрхүү байдлаар хөгжиж ирж байгаа. Тэгээ сүүлийн нэг за ялангуяа сүүлийн нэг 10 гаруй жилийн хугацаанд энэ мэтэр ингээ хөгжиж явж байгаа юм зүйлээ. За энэ Чанарн харуул гэдэг газар Орногоо аймгийн Дэлгэрэг суманд байдгийг. За энэ Чанарн харуул гэдэг газар Төмрийн уурхай байгууллагад одоо ажиллаж байгаа. За энэ уурхай байгууллагын өмнөх талбай дээр байгаа энэ туслуудын аврал хамгаалах судалгааг Шинэхүүн академийн археологийн хүрээлэн за манай Шүтээс ус нэг жил ажилласан судалгаа хийж гүйцэтгэсэн. Энд бол Монголын хамгийн олон одоо төрөлд нь харуулсан булшийг малтсан. Нийт 4 жилийн хугацаатай малтах судалгаа ажил хийгээд 172 булш бүгд толгой дараалан одоо эрэгтэй эмэгтэй хүүхэд төгшөд гэдэг ядгаа байхгүйгээр төрөлд нь харуулсан буюу нас барахыг чиг ийм одоо тохиолдол занжтаар онцлуулсан ийм одоо судалгааны ажил. За энэ дээр их олон талын эрдэмтэд оролцож ажилласан. За одоогийн археологийн шинжилгээ тухайд хийж байгаа бүх одоо нэг одоо лабораторийн төрлийн шинжилгээ судалгаануудыг хийцэн. За 2 бот ном зохиолч хур төвлөгдсөн байж байна. За амар төвшин одоо бидний багш бай амар төвшин гэж багшийн одоо эмгтэй хэвлүүлсэн ном бүтээлүүд бол ингэ байж байна. За радиокарбон гэдэг нон цаг тогтоохыг хэлж байна. Эцдөө бөхөрө хоол хүнстэжээд буюу ясны хүний ясн дээр малын ясн дээр ямар одоо хоол хүнстэжээд хэрэгжилжсэн гэдгийг тогтооход одоо сүүлийн орчин үеийн судалгааны чиглэлүүд байж байна. Археозоолог гэдэг нь бол одоо мал амьтны ясыг судалдаг, палеонтологи гэдэг нь эртний хүний одоо бие бүтцийг судалдаг. Энэ бүх чиглэлийн судалгаануудыг одоо Монголын археологийн шинжилгээ тухайд за ялангуяа Чанарн харуулсан дээр бол ингээ хийж гүйцэтгсэн. Зарим үр дүнгууд нь хэвлэгдэн нийтлэгдээд ингээд явж байгаа. Ийм судалгаа. За энэ 4 хэлбэрийн булшин бол нийт сая бид нар ярьдаа нэг 4 одоо олдсон. Энэ өвөр Монголын мань ууланд бас нэг бүртгэгдсэн юм байлаа. Гэтэ хятадууд бол түүнийг бол өөрөөр нэрлэлсэн да. Дамар тах гэдэг ингээд нэрлэлсэн байж байгаа сая одоо буцаж байна. За шоргоолжин гэдэг нь энэ.
За энэ бол Монголд хамгийн эрт үеэс удагдсан хамгийн өргөн тархацтай. За түүнээс гадна хамгийн одоо өрмөц зохион байгуулалт бүхий одоо ийм одоо дурсгал. Гэхдээ шургуулжин мөчний нэг онцлог бий. Юу гэхээр улаан зуухын бүсүүд нэг дор их олноороо юм бүлгэрээ сүргээрээ одоо бүлгийн зохион байгуулалттай байдаг. Багдад 30, за тэгээд 50, 60, за тэгээд бүр нэг уудаар нь ингээд цогцбороор нэрх юм 300, 400-аар тоологддог бол одоо энэ шургуулжин төрлийн дурсгал харьцангуй цөөхөн. Ер нь бол бие даасан байдалтай, илүү том хэмжээтэй. За тэгээ онцгой одоо тийм газруудад одоо уулын ар шил дээр гэдэг юм илүү тийм одоо тухлаг одоо байх бололцоотой одоо оршуулгыг тавих бололцоотой газрууд илүү тийм тааламжтай хэсгүүдэд ингээ байж байгаа. Ийм төрлийн дурсгал байгаа. За энэ хажууд байгаа бол археологийн шинжүүд бол энэ шинжүүдийг бол бид ингээд харж болох нэ. За одоо үндсэн сэдв рүүгээ бид орж байна. Энэ бол юу вэ гэхээр Дэлгэр хаан ууланд хийгдсэн археологийн судалгаа буюу улаан зуухын судалгааны одоо ийм хийгдсэн энэ төслийн одоо гол танилцуулга. За энэ Монгол Улсын их сургуулиас бидний оюутан байх үед Дорнод Монгол гэдэг төсөл ингээ байн гардаг байсан. За Солонгосын одоо агшин төвшин судалгааны санхүүжилттэй төслүүд хэрэгжээ. За зарим тохиолдолд бол Монгол Улсын их сургуулийн оюутны дадлагын хүрээнд хүртэл хийгдэг байсан. Ийм төслүүдтэй. За ер нь бол нийтдээ 20 гаруй жил үргэлжилсэн. Одоо ч дахиад ингээ сэргээд үргэлжлэхдээ явж байгаа ийм төсөл. За энэ төсөлд бол багш нь 2006 оноос хойш ажилласан. За гэхдээ 2008 онд магистрийн зэрэг хамгааснаас хойш бол энэ төсөлд ингээ үндсэн судлаачаар буюу за нэг осны археологийн үндсэн баримтжуулалтыг хийх одоо ийм байр суурьтайгаар оролцож эхэлсэн байгаа юм. За энд бид нар 2008-аас 2016 үе яг одоо нийтдээ 8 жилийн хугацаанд улаан зуух буюу Дэлгэр хаан сумын нутагдах Дэлгэр хаан уул за тэр дотор улаан зуух гэдэг энэ дурсгалт газар ингээ ажилласан. Яг улаан зуух гэж одоо томьёолоод байгаа энэ нэр том яаж оногдсон бэ гэхээр 2008 онд бид нар Дэлгэр хаан уулан дээр Наван гэж багштайгаа хамт очиод за тэнд ингээ буудалж байх үед нутгийн иргэдээс асуугаад улаан зуух гэдэг газар анхныхаа одоо булшийг малчсан. Тэр нь уран булш байгаад түүнээс хойш энэ газрынхын нэрийг оноос нэр болгож өгөөд түүнээс хойш улаан зуухын дурсгал гэсээр ингээд цаашаа хөгжөө явсан. Ийм зүйл. За мөн Дорнод Монголын археологийн хайгуу судалгаагаад Монгол Америкийн хамтарсан экспедиц бас их урт хугацаанд одоо ажиллаж байгаа. За одоо бол Дорнод Монгол төслийн хүрээнд бол жил тутам хийж исэн. За сүүлийн жилүүд одоо ирж очин байдлаар ингээд ажиллаж байна. За энэ хоёр төслийн үр дүнгээс бол одоо бидний яригадаад байгаа олон төрлийн одоо лабораторийн шинжилгээ судалгаануудыг хийх за зарим үр дүнгууд нь одоо бол үндсэндээ тодорхой болсон. Ийм судалгааны ажлууд хийгдэж явж байгаа. За энэ бол яг Дорнод Монгол төслийн хүрээнд хийж гүйцэтгсэн за бидний 8 жил ажилласан за яг Түмэн гэж багш ажилласан за манай Эрдэнэ гэж багш ажилласан Наван гэж багш маань ажилласан. За энэ экспедицийн бүрэлдэхүүн бол харагдаж байна. Бид нар нийтдээ 2008-аас 2016 оны хугацаанд 8 жилийн хугацаанд энэ Дэлгэр хаан гэдэг ууланд ажиллаад за гэхдээ улаан зуух гэдэг газар тасралтгүй ажилласан. За нэг осны улаан зуух гэдэг нэр томьёо анх энд ингэж бий болсон. Улаан зуух гэдэг нэр улаан зуухын энэ дурсгалт газар ажилласан энэ одоо экспедицууд Дорнод Монгол төслийн бол үндсэн ийм үр дүн бол байна. За энэ төслийн хүрээнд бид нар нэг ийм зүйл заавал бас хэлэх хэрэгтэй байдаг. Юу гэхээр сая бас дурдлаа. Уг нь бол ингээд Солонгос агшин төвчний судалгааны төв гэж энэ судалгааны төвөөс бол жил болгон Дорнод Монгол төслийг санхүүжүүлдэг байсан. За тэгээ энэ оюутны зарим тохиолдолд оюутны дадлага сууя Монгол Улсын их сургуулийн дадлагын хүрээнд хийгддэг байсан. Зарим жилүүд бүр тасраад байсан. За зарим тохиолдолд зуны сургалтаар хийгддэг. Нэг осны Монгол Улсын их сургуулиар ирж байгаа Монгол судлалыг сонгосон археологийн судалгаа, антропологийн судалгаа сонирхож байгаа оюутнуудыг бас оролцуулж ажилласан. Ажлуудах байдлаар ингээ хийдэг байсан та. Зарим жилүүд тасарч байсан. Зарим тохиолдолд одоо бидний харагдж байгаа багш нар маань хүртэл одоо амралтын багш нарынхаа өөрийнхөө цалин амралтын мөнгөөр хүртэл ингээ зохион байгуулж байсан экспедиц хүртэл байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол нэлээд олон ийм одоо бэрхшээлүүдийг бол туулж исэн ийм зүйл юм. За бас нэг домог мэт зүйл өгүүлье. Одоо энэ цаана харагдж байгаа энэ багш маань Монголын хамгийн анхны археологч Дорж Болмын Наван гэж одоо эрдэмтэн хүн. За одоо бол 2009 онд улаан зуухын энэ дурслаас малтгаас яг бууж ирээд өнгөрсөн ийм эрдэмтэн байдаг. Тэгээ өөрөө бол их олон зүйлээр алдарсан юм эрдэмтэнтэй. За ялангуяа Жамуухын бүс алтан бүс олсон гэдгээр нь бол их алдартай хүмүүс их мэддэг. Ер нь бол алтан аваан гэж хочилдог. Яагаад алтан аваан бэ гэхээр ер нь тийм ялангуяа алт эрдэнэсийн буюу үнд цэнтэй зүйлсүүдийг буснаас их илрүүлдэг ийм одоо мэдрэмжтэй юм хүн байсан. Тэгээ энэ хүн багш маань бидэд 2 жил бидэд юу загсан бэ гэхээр би нэлээ одоо 1970-аад оны төгсгөлд Сүхбаатар аймгийн Төвшинширээ сумын нутагт явж байгаад нэг том юм юутай
маш одоо тийм олон баялаг бостой байж магадгүй тийм Монгол буушны зохисбор болсон юм аа. Түүнийг одоо эргээд олохгүй байгаа юм. Тэгээ бид нар 2007 онд хайсан. 7 оны намар бас хайсан, бас олоогүй. За намар одоо манай эксүүд ажиллаж байсан бас нэг залуу тэр яваар мотоциклтэй урт дахиад олоогүй. За тэгээ 2008 онд дахиад хайгаа явж байсан. Дахиад хайгааж яваад 40 сумын нут руу орж ирээд дөнгөж буудалсан газар нь улаан зөх байсан байхгүй. Тэнд буудлаад за тэгээ тэнд буудаж хоногдохын хажуугаар бид нар бас 3 буус шиг малтан суудаа цаашаа хөдөлсөн ийм төвхтэй. Тэгээ 2010 онд бидний малтсан буус бол их санамсаргүй байдлаар ингээ олдсон. Тэр нь 3 уур газар малтсан, 3 доош нарцсан гэсэн. Тэгээ тухайн үед бид нар бас анзаараагүй. За ийм л одоо байдгийм байх таг. Тэгээ ном зохиол эргүүлсэн чинь 2008 онд Чандман хар ууд нь малтсан байсан. Тэр нэг 3 буус. За тэгээд нэг сургуулжин буусны яваг цог малтсан малтгууд байснаас болоод бид нар бол энэ бол ер нь бол нэг онцгой тохиолдолтой юм байна да гэж бодож байсан. 2009 онд дахиад очсон. Дахиад 6-ыг малтсан. 6-удаа доош харсан. Тэгээ гайхаж эхэлсэн. Яагаад ийм байд юм бэ? 2010 онд бас очсон. 2010 онд ч дахиад бид нар нийтдээ өргөж исэн 12-ыг малтсан. Бүгд өгч ядгаагүй байсан. За ингээд хамгийн анхны таамаглууд эхэлж байсан. Юу гэхээр энэ бол одоо онцгой зангууд биш. Энэ бол одоо үндсэн одоо бие даасан соёлын элемент байж болох юм байна гэдэг энэ таамгуудыг бид нар хамгийн анх дэвшүүлээд за тэгэхээр тэр хооронд алдаж исэн зүйлүүд байна. За тухайн үеийн эдэмжлийн тайлан бүтээлүүд байж байгаа. Тухайн үеийн бас нэг элтгэл өгүүлбэрүүдэд бид дандаа дөрвөлжин буш гэдэг нэрээр хэвлэжсэн байхгүй. Дөрвөлжин буш гэдэг. За гэхдээ энэ бол судалгааны явцуудад их өөр болсон. За энэ зурган дээр харагдчихаар яг улаан зогтор очих юм бол нэг ийм л хідэн чулуу харагдана. Энийг гадаад бүтцэн нь бол одоо бидний нэг хуучин мэддэг байсан хүрлийн үеийн дөрвөлжин бушны соёлтой ямар ч ялгаа байхгүй. Энийг бас гадаад бүтц зохион байгуулалтын хувьд бол энийг заавал малтчихэж за тэгээд түүнийг нэлээд олон жил малтсан юм туршлагын үндсэн дээр үүнийг ядгаж харах болцоотой байна гэдгийг бол бид ингээд мэдсэн. За тэгээд энэ төслийг удирдах байсан одоо бол Төмөн гэж одоо манай доктор профессор багш маань байна. Шинжлэх ухааны доктор. За Монгол Улсын шинжлэх ухааны гавьяач зүтгэлтэн за антропологийн бол одоо Монголын хувьд загалмайсан их гэж явдаг. За одоо Эрдэмтэн багш маань байна. За Эрдэнэ гэж Монгол Улсын их сургуулийн багш бас доктор профессор багш бий. За эдгээр багш нар маань үндсэндээ энэ улаан зуухын малтах судалгаа Дорн Монголын төслийн ерөнхий зохицуултыг хийж за биднийг энэ улаан зуухын малтах судалгаа хийх боломжийг олгож ирсэн. Тасралтгүй оролцож ажиллаж байсан. За бүхээр дэмжлэгийн бүтээлүүдүүд ингээд гар бие оролцож ингэж ажиллаж байсан. Ийм эрдэмтэд юм байгаамаа. За ингээд улаан зуухыг бол бид нар андуурж байлаа. За 2012 онд улаан зуухын соёл гэж бас жоохон бие тоож байлаа. За энэ нэг бас илүү яарсан. 2010 онд соёл гэдэг ингээд хэлэх гээд ингээд оролцож ирсэн тийм төвх бол бас байна. За гэхдээ буцсан. За 2019 онд улаан зуухын хэлбэр болгож ингээд зөөлөрсөн. За ингээд нэг осны докторийн зэрэг хамгаалах хүртэл энэ олон шат амжилтуудыг тууллаа. За тэгээд 2019 онд улаан зуухын хэлбэр гэдэг байдлаараа бол үндсэндээ диссертацандаа ингээд бичсэн ийм түүхтэй. За тэгэхээр одоо бол бид нэг соёл гэж буцсан нэр томьёог эргэж оруулж ирж байгаа маань бидний судалгаа шинжилгээний хувьд одоо гараа өөр зүйлийг хэлэх болцоо бол бий болжээ гэж ингэж үзэж байгаагаас болж байгаа шүү. За гадаад бүтцэн нь бол ийм одоо дурсгал байдгийг. Энэ бол хүрлийн үеийн сая бид нар цэвэрлээгүү одоо байдлаар нь харах юм бол нэг хүрлийн үеийн дөрвөлжин баштад адилхан. Дээрээсээ бол. Тэгээ ингээд цэвэрлээд доошоо явахаараа ингээд бараг заримдаа 70-80 см явж иж анхны хөрс одоо тулна. Нэг бас эртний ангиу урсан тийм одоо гүн одоо тогтсон. Ийм одоо дурсгал байдаг. Яг ийм авдар шиг ийм хэлбэр хэмжээтэй. Үнэхээр гоё ийм цэвэр цэмцгэр одоо ийм бүтэц зохион байгуулалттай ийм одоо үндсэн дурсгал бол байж байгаа. Тэгээ энэ дөрвөлжин буусаас ялгах нэг л шинж бай. Гадаа зохион байгуулалт нь. Энэ бол малтад судалгаа олон жил хийсэн хүнд ялгаж үзнөхөөс бусад тохиолдлууд энгийн археологчид мартаж одоо үзээгүй археологчдын хувьд бас их төвөгтэй ийм одоо асуудлуудыг үүсгэдэг. Энэ хашлагч бол дөрвөлжин буушны хашлагчлуудаа тун адилхан. Энийг бол дөрвөлжин буушны соёл гэдэг одоо жишээлбэл Монголын археологийн өнцөг болон бүрт хийж байгаа хайгуул судалгааг улаан зуухын энэ хэлбэрийг дөрвөлжин буус гэ бүртгээ явж явах магад маш өндөр. Тэгэхээр яг энэ хэлбэрийн доор байгаа гол шинж нь бол энэ олон давхар ийм игнэтэй олон давхарлсан одоо ийм чулуу өрлгүүд гэдэг энэ зохион байгуулалт үндсэндээ гол шинж нь бол болдгий. Бусад үндсэн шинжээр нь бусад үндсэн одоо шинжүүдээр бол дөрвөлжин бууснаас ялгах арга үндсэндээ болцоо бараг байхгүй. За бид нар ингээд энэ малтаг судалгаа хийсэн өнөөх сая бидний харагдаад байгаа энэ дурслууд байж байна. Энэ бол гар зураг. Энэ бол 20 дахин жижигрүүлсэн юм гар зураг. Тэгээ энэ малтаг судалгааг бид нар нийтдээ яг одоо энд харагдж байгаа зургийг бид нар 5 жил үргэлжлүүлж ингэж малтаг судалгаа хийсэн.
5 жилийн математик судалгааны үр дүнд энэ хэмжээний одоо бидний ард зураг дата одоо мэдээлэл бол бий болж байна. За энэ фото зураг харагдаж байна. Ингээд цуураад ингээд байгуулагддаг. Маш ийм цэвэрцтэй ийм бүтэц зохион байгуулалтаа ийм дурсгал ингээд байж байгаа юм. За энэ нэг дагуул байгууламжууд гэж нэрлэгддэг. Энэ би бол нэг 4 ангилсан байгаад байгаа юм. Энэ бол ингээд цагираг гэж нэрлэгддэг. Энэ дөрвөлжин гэж нэрлэгддэг. За тэгээд зээл чулуутай чулуугүй гэх мэт ингээд ангиллуудыг бол ингээд хийсэн. За тэр мэт бол одоо ингээд цаашдаа хөгжөөд шинжлэхдээд явах болцоо бол байгаа. Энэ дөрвөн буландаа юм хөшөө чулуутай байдیں۔ Тэгээ ихийнх нь унцдаг. Энэ дөрвөн буландаа байдаг энэ хөшөө чулуу бол хаана хамгийн тодорхой байдаг гэхээр дөрвөлжин буйсанд буюу их тодорхой байдаг. Тэгээ манайхан юу гэж үздэг байсан бэ гэхээр 2000 одоо үрд зарим одоо археологийн судалгаа ном зохиол дахиад байгаад байгаа. Юу гэхээр хүрлийн үед манайд 2 соёл байсан. Нэг соёл нь хэрэгсүр байсан, нөгөө соёл нь дөрвөлжин буйс байсан. Энэ хоёр ингээд соёл зэрэгцэн байсан гэдэг энэ онол таамаг Монгол 100 жил хүчтэй явж байсан байхгүй. Энэ онол таамаг бол биш гэдэг нь бол одоо тодорхой болсон. Нэг бас хэрэгсүр дөрвөлжин буйс хоёр хязгаарч зэрэгцэж байгаагүй. Хэрэгсүр байх үед дөрвөлжин буйс бүтээгдэг байсан. Дөрвөлжин буйс хожуу бүтээгдсэн. Харин хэрэгсүртэй зэрэгч юу байсан бэ гэхээр одоо бидний яригадаад байгаа энэ соёл байсан. Тэгэхээр энэ бол одоо үндсэндээ он цагийн хувьд ч тэр үндсэн агуулгын хувьд ч диаграмын хувьд зэрэг генетикийн хувьд гэсэн үндсэндээ батлагдаж байгаа юм. За тэгэхээр энэ тэр урлагийг та бүгд хараарай. Энэ үндсэн урлагийн гол зохион байгуулалт энэ. Дөрвөлжин буйснд бол энэ дангаараа байд. Дөрвөлжин буйс хязгаарч юм давхар одоо юм модон юу чулуун урлаг бол байдаггүй. Тэгэхээр энэ шинжүүдийг бол бид нар ингээд яг улаан зуухын энэ төрлийн матлагыг удирдах гэсэн эсвэл оролцож байсан энэ судалгаанд ажиллаж байсан хүмүүсүүд ингээд ялгадаг. За босод тохиолдолд үндсэндээ ялгадаг. Тэгэхээр сая бидний яриад байгаа одоо янз бүрийн бид жуурхай муурхай талбайд янз бүрийн хайгуулуудыг хийж байгаа. Энэ хайгуул болгон дээр дөрвөлжин буйс гэсдэг болгоныг бид нар бараг үзэх шаардлагатай гэсэн үг байхгүй. Тэгэхээр эндээс бид нар ялгаж харах юм болцоо бол цаашдаа улам илүү нэмэгдэх бах тий. За энэ дагуул байгууламжид багш нь харуулж байна. За энийг багшны ийм дөрвөн төрөд бол ингээ хуваацсан байж байгаа. Энд бүх одоо дагуул байгууламжийн олон янзын хэлбэрүүд хаана байдаг вэ гэхээр Монголын өөр соёлуудад байдаг. Хэрэгсүүрийн соёлд хамгийн их түгээмэл байдаг. Одоо урт Монголын археологчид энэ үед байсан зэрэгцсэн байсан хэрэгсүүрийн гадаад ангиллыг нэг мөр шийдэж чадаагүй байгаа. За 40 ангилсан байна. Дөрвөн ангилангуудад олон дэд хэсгүүд хуваацсан байж байна. За хамгийн одоо олондоо 50 хүртэл ангилсан ийм одоо ангиллуудыг одоо бид дурдж болно. За гэхдээ тэр болгон бол үндсэндээ энэ шинжүүд бол яг энэ одоо улаан зуухын энэ булчнууд бол байдгийн шүү. За энэ одоо үндсэн дагуул явж энийг гизэг гэж нэрлэж байна. Энийг дөрвөлжин одоо гэж нэрлэж байна. Энийг цагираг гэж нэрлэж байна. За тэгээд зээл чулууд гэх мэт байдлаар ингэж нэрлэгддэг ийм зүйл. За энэ саяхны хүртэл Монголд ноёлж байсан гол онол энэ. Одоо ч манай ном зохиолууд дээр бүрэн шинжлэгдээгүй байгаа. За одоо ер нь түүхийн ном зохиолууд бол бүр огт дурддагдаагүй байгаа. Ягаад вэ гэхээр археологийн судалгааны үр дүн одоо эцсийн байдлаар одоо шийдэгдэх буюу археологчдын дунд тэгэхээр соёл онол бол түгээд за тэгээд ном зохиолууд хэвлэгдэх ёстой байдаг. За тэр зарчмаараа явж байна. За тэр хөгжлийнхээ шатаар явж байгаа. Тэгэхээр одоо ном зохиолууд юу байдаг вэ гэхээр Монголын хүрлийн үед Монголын одоогийн газрын зургаар бол ингээд төв болон баруун Монголд хэрэгсүүрийн соёлынхан байсан. За зүүн болон төв Монголд дөрвөлжин буйсын соёлынхан байсан. Энэ хоёр бол ингээд дундаа уулзж байсан тухай. За нэг бас энэ хоёр соёл бол Монголын төв хэсэг нийлэгдэж байсан, харилцаа одоо соёлоо солилцож байсан тухай ийм одоо онлын үзэл баримт одоо хүртэл байна. За энэ бол буруу байлаа. За нэг басны дөрвөлжин буйс хэрэгсүүр хоёр хизээч уулзалдаг. Энэ хоёр он цагийн хувьд бол тис хол өөр зөрүүтэй ийм одоо үндсэн хоёр өөр соёл байсан. Тэгэхээр одоо бас нэг зүйл бий. Одоо юу гэхээр бид нар ч өөрсдийнхөө угсаа гаргуудыг одоо хүннүүтэй холбоо тайлбарлаж чадж байна. За хүннүү бол монголчуудын өвд эдс мөн үү болж байна. 13 дугаар зууны монголчуудтай шууд холбоо тайлбарлаж чадж байгаа. За нэг бас бид нар хүннүү хүртэл ямар ч алдаа мадаггүй бид нар угсаа гаргуул генетикийн хувьд, түүхийн хувьд, соёлын хувьд, нийтлэгийн хувьд үндсэндээ маргаан байхгүй бараг шийдэгдэж байгаа. За харин түүнээс өмнөх үед яг хүннүүнээр хинээс бүтчихсэн бай, хүннүүгийн өмнөх хэн байсан бэ гэдэг асуудал дээр энэ их чухал одоо байр суурьтай байна. Тэгээ одоо бол энэ маргааныг эцэслэн шийдэх гол зүйл нь ДНХ буюу генетик, за он цаг буюу байгалийн шинжилгээний тулгуураас энэ аргууд болж байгаа. Тэгэхээр энэ одоо аргуудын эхний үр дүнгууд бидэнд их нааштай гарч байгаа. Нааштай гэдэг нь юу хэлж байгаа нөхөр бидэнтэй бол шууд холбоотой болох нь ингээд тодорхой болж байгаа. Ийм одоо эхний үр дүнгууд байгаа шүү. За жишээлбэл дөрвөлжин буйсны соёл гэж нэрлэгдээд байгаа энэ хүн ам бол хүннүү нарын өвгд эдс мөн болгон тогтоогдож байна.
Түүнээс гадна антропологид нь хүний ясан дээр хийгдэх судалгааг хэлж байгаа. За хүний ясан дээр хийгдэх судалгаагаар одоогийн бидэнтэй бол үндсэндээ ураг төрлийн холбоотой гэдгийг нотолцсон байж байна. За харин эсрэгээрээ монголчуудын жоохон эмээгээд байдаг эсвэл зарим одоо археологч ярих дургуй сэдв нэг бий. Энэ юу гэхээр хэрэгсүүрийн соёлоос гарч байгаа хүний ясан дээр хийсэн судалгааны үр дүн тийм холимог гараад байдаг. Европчууд монголчууд хоёрын завшрын шинжид. Тэгэхээр нэг осны өөр гадны одоо улсуудын төвөгчд одоо юм археологчд юм түүнийг мошгон гуйлах боломжтой боломжийн ирэл хийх юм уу тэр боломжтой байгаад байна л да. Хэрэгсүүрийнх нь ч одоо үндсэндээ баг Европч юм шүү. Европод юм шүү. Тэгэхээр та яа чи үндсэн одоо Алтай болон Төв Монголын нутагч үндсэндээ хэрэгсүүрийнхэн одоо байсан шүү дээ. Тэгэхээр танаа одоо гард үстэй асуудал бас асуудал шүү. Их мэтэр одоо иймэрхүү хандлагууд бол бий. За энийг бол нуулгүй ярих хэрэгтэй. Ялангуяа бид нар бол ингээд зөвхөн Монголдоо археологийн шинжлэх ухааны юм уу эсвэл Монголдоо түүхийн шинжлэх ухаан бидний үүдээс тэд мөнгө суугаад байдаг. Яг үнэн хэрэг дээр бол дэлхийд бол араа өөрөөр ингэж үздэг зориуд ингээд машигдаг бас юм хандлагууд бол байгааг бол бид нараас мэдж байгаа хэрэгтэй. За ийм одоо үзэлт хандлага бол байлаа. За энэ бол одоо үндсэндээ батлагдах байлаа. За нэг бас няцаагдаа гэсэн. За одоо бол шинэ ийм зураг бий болсон. Нэг осны дөрвжин муш хэрэгсөөр хоёр зэрэгцэхгүй. За түүний оронд харин дөрвжин муш буюу энэ орон зайд нь бас өөр хүмүүс байх ёстой шүү дээ. Нэг осны бидний өвөг дээдс. Тэр өвөг дээдс нь хэн байсан бэхээр сая бидний яриад байгаа дөрвөн төрлийн оршуулгын зан үйл, дөрвөн төрлийн гадаа зохион байгуулалт бүхий насвар сууны доош нь харуулж оршуулдаг ийм өвөрмөц зан үйлтэй бүхэлдээ ард түмэн байсан. Энэ бол он цагийн үед манай эртний өмнөх 16 дугаар зуунаас манай эртний 12 дугаар зууны хүртэл үргэлжилсэн ийм сонгодог соёл. За тэгэхээр энэ дээр бид нар одоо бол үндсэндээ хариу тайлбартай болсон байна. Нэг осны хэрэгсүүрийн соёлынхонтой бид нар ингээд олон талаар ингээд холбогдж байсан, зэрэгцэж байсан. Хэрэгсүүрийн соёлынхан гэж Монголын одоо бүр 100 тал бүрт ингээд шахаж одоо оршин тогтноод за нэг осны Монголд бол дандаа завшрын одоо ийм хэв шинжтэй юм уу хүмүүс байсан шүү гэдэг энэ онолыг нэг заах гол үндэслэл байрсаар энд болох юм аа. Нэг осны Монголын түүхэнд үндсэн утга агуулгын хувьд бол энэ мэтэр ингээд ийм өндөр одоо ийм одоо дуусгал байна. За тархацуудыг бид нар түрүү ярьсан да. За нэг осны одоогийн өөр байгаад энэ хуучин Монгол эр нутаг төвсгэр байсан. Хуучин эртний монголчууд амьдарч байсан нутаг төвсгэр. За одоогийн өөр Монголын хойдын бүс нутаг түр тархсан. Энэ том соёл бол үндсэндээ дөрвөлжин мушны дээд өвгөн байсан. Хэрэгсүүрийн соёлд зэрэгцэн нутагд байсан гол ард түмэн энэ. За энэ бол үндсэндээ бол тодорхой болж байгаа ийм сэдв байх нь. За гадаад хэлбэрийн хувьд бол үндсэн юм дөрвөн хэлбэртэй. За сая нэг нь хэллээ. Нэг нь бол бусад гэдэг хэлбэр болохоор юм дугуй хэлбэртэй ганц нэг юм цөөн тооны туслууд олдоод байдаг. Гэхдээ тэр туслуудыг бол гадаад хэлбэр нь эвдэгдсэн байх магадaltaй гэж тооцож байгаа. За тэгэхээр эвдрээд одоо дөрвөлжин байгаад юм эсвэл юм дөрвөн хэлбэртэй байж байгаа эвдэрсэн байж магадгүй та. Ягаад гэвэл тэр туслууд дандаа тоногдсон ийм уушууд бол байгаад байдаг учраас энэ дээр бол ингээ яаран одоо ангил хийхэд бол хэцүү гэж одоо үзэж байгаа. За ингээ энэ дөрвөн хэлбэрийн янз бүрийн туслуудын онцлогуд бол байж байна. Сүүлийн хайгуу судалгааны мэдээлэлээр сая бидний яриад байгаа дөрөв гэдэг тоо нэлээд өндөр болсон. За 7 болцсон байсан. Сүүлд бол ингээ 9 тоосноор 9 бараг болж ах шиг байна. За өмнө говьд хийгдсэн хайгуу судалгааны зургаас үзвэл бас тийм одоо магадaltaй болснууд бас байгаа. За энэ шоргоолж гэдэг юм да. За археологийн судалгаа нэг ийм зүйл байдаг. Юу вэ гэхээр энэ босны гадаад зохион байгуулалтаасаа илүү энэ дөрвөн одоо сая бидний яриад байгаа боснуудыг нэгтгэж байгаа нэг л зүйл бай. Тэр нь оршуулгын зан үйл. Гадаад хэлбэрийн хувьд бол өөр байгаад байдаг. За гэсэн энэ оршуулгын зүг чиг нь эсвэл оршуулгын тавьж байгаа тэр хүний тавьж байгаа тавилт хоёрууд ямар байна вэ гэдэг нь нэг соёлд хамаардаг эсвэл үл хамаардаг гэдэг гол баталгаа болдог. Ер нь археологийн гол нотлоо түүнд тулгуурлаж шийддэг байхгүй. За тэгэхээр эндээс бол бид нар сая бидний яриад байгаа энэ дөрвөн ийм төрлийг нэгтгэж байгаа гол зүйл нь юу вэ гэхээр нэг л одоо оршуулгын сая бидний яриад төрүүд нь хараадаг зан үйл. За хоёрт бол ингээд зүг чиг байна. Дандаа 100 юм уу 100 хойчгт ингэж харуулж хандуул тавьдаг. За гуравт энэ хөшөө чулуу байдаг. Бүх тохиолдолд хөшөө чулуунуудыг дөрвөн болонд за боломжтой тохиолдолд хоёр болонд одоо ийм байр шуулдаг. За бүр боломжгүй бол одоо бусныхаа 100 талд нь ингэж тусгаалan одоо зан үйл хийж байгуулдаг ийм үндсэн бүтэц зохион байгуулалт ингээд байдаг болохоор энэ зан үйлүүдээр энэ бусуудыг бид нэг одоо соёлд юм уу одоо нэг одоо утга агуулгатай нэг одоо ард түмний хамааруулж үзэх юм боломжийг бол ингээд олгож байна. За энэ зургийг харж байгаа вахт дандаа ингээд доош наралцсан. За энэ баг зэрэг атилгсан зарим нэг содон зан хүмүүсүүд бий. Бүх тохиолдолд бол ингээд дандаа 100 юм уу 100 хойш чигдэд. За ингээд ярьж энэ бол жил улаан зуухыг харагч улаан зуухийн 33 дугаар биш. Энэ бол тоногдоогүй байдлаараа ингээд олдсон хоёрхан босны нэг нь. Энэ бол ерөөсөө яг л хүний нас барсан үнийг доош нь харуулж ингээд явж байна. Тэгээ түрүү бид нэг зан үйлдэр ингээд ярьсан те.
заамууд дээр буюу нас орсон хүний одоо ч тийм заамуудууд байна л да. Одоо харуун зүгийн бөө хүнийг бол ингээд доош нь харуулж тавиад тэгээ дээрээс нь чулуу шороогоор дараад ялангуяа толгоон дээр нь ингээд дэр доор нь тавих хэвээр дэр гэдэг чулууг нь дээр нь авч тавиад сүнс нь жигдэж босоод ингээд хожим очдоо одоо өр очд нь муузууд үзүүлэхээс сэргийдэг ийм заамуудууд байна. Якутуудууд байна. Тугаа нарт бас байж байна. За бага насны хүүхдүүд байж байна. Түрүү чи тэр 81 настай одоо өндөр настай одоо тэрхтээ бүр сондгоо ийм тоотой ийм одоо нас барсан хүнд хийж өгөөсдөг заамуудууд байж байна. За энэ мэтийн одоо заамуудын тайлбаруудыг хийж исэн. За гэтэл юу болсон бэ гэсэн чинь энэ заамуудууд түрүү бид нар хэлээ те. Ингээ юу болсон? Нэгээс нь тайлбар шаардлага хангахаа байж эхэллээ шүү дээ. Онцгой заамуудтай одоо онцгой бөө гэж үзсэн байгаа тохиолдолд бүх хүнийг одоо бөө гэж үзсэн юм уу? Хүүхдийг бөө гэж үзсэн юм уу? Тэгэхээр 10 20-оор нь бөө гэж үзсэн юм уу? Дандаа бөөнөр байсан гэж үзсэн юм уу? Тэгэхээр энэ мэт одоо шаардлагуудыг хангахгүй байгаа учраас багш нь өөр басны сандыг дэвшүүлсэн. Энэ санд нь юу байсан бэ гэхээр нэг бүрчлэн одоо энэ бол нэг хүнд одоо зохиолж байгаа юм уу? Нэг хүн одоо зориулаад хийгээд байгаа юм зүйл биш ээ. Энэ бол нийт ард түмнээрээ үзэж байгаа нийт одоо ертөнцийг үзэх үзэлт даяараа одоо суусан юм итгэл үнэмшил байгаа юм байна. За тэгэхээр энийг бол араа том зургаар харж үзье гэдэг. Том зураг нь юу байсан бэ гэхээр нүүдэлч эртнээсээ байдаг ялангуяа бөгийн шишинд байдаг том заамууд бий л дээ. Дээд тв, доод тв, дунд тв гэдэг. Тэгээ дээд тв бол ер нь нүүдэлчийн төсөөлөл дандаа гэрдгээгээ сайн сайхан зүйлсүүд дээд твтэй байдаг хөө. Дунд тв бол хүн байна. За амьтан байж, амьд байгаль байж байдаг. Доод тв бол ерөнхийдөө муу муухай одоо харанхуй тэр чигийн ийм төсөөлөлтэй. Тэгээ доод тв ер нь дом гөлрүүд гардаг шүү дээ. Доод тв рүү дахиад одоо 77 давхар там яраад доод тв рүү очиод яхаар тэнд л одоо тамаг одоо муу муухай зүйлсүүдэн дээр доод твдэд байж ах чижээ. Дээд тэнгэрдэг бол ягаад бид нар ч одоо бүх үедээ дээд тэнгэрдэг одоо урт тэнгэрдгийг бол дандаа сайн сайхан зүйлсүүд тэнд байдаг гэдэг итгэл үнэмшил төсөөлөөс үүдэлтэй ийм зүйлтэй. За тэгэхээр яг энэ нутаг агуулгаас үзэх юм бол энэ нас барж байгаа хүн одоо урт бидэрт байгаа нь хэлц үг юм л да. Тэр нь юу шил харах гэж нэг үг байт. Хүний шилийг харах гэдэг үг бий. Хүний шилийг харна гэхээр юу ойлгож байна? Чиний шидийг харуулцлаа, шидийг нь харцлаа гэдэг бол шид харна гэж хүнийх нь араас харах гэж. Хүний араас харж байгаа тохиолдолд нэг бас эргэж буцалтгүйгээр явж байгаа юм уу? Энэ нь утга байхгүй. Нэг бас тэр хүнийг одоо хөөгөө явуулчих юм уу? Тэр хүнтэй дахиж уулзалтгүй ийм утга баг. Тэгэхээр энэ утга агуулгаар хөөж үзээд нэг хүний шидийг харж байгаа тэр тохиолдолд доод ертөнцийн харанхуй орон дуугаа ингэж чиглүүлж явуулж байгаа. Энэ утга агуулга байж магад гэдэг байда таамаг дэвшүүлж одоо дэвшүүлсэн те. Энэ тайлбар маань одоохондоо ямар нэг нэцэлтэн дээр хийгдэг ингээ бол байж байгаа. Тэгээ ер нь бол яг утга 100% энэ археологийн судалгаанд хэрэглэгддэг. За тэгээ ялангуяа төрүүлэн харгалзан орчуулгын заамуудын хувьд бол ингээд эртний сурвалжийн мэдээ бол үндсэндээ бараг байхгүй. За нэгээс нь хүрлийн үеийн бидэрт дамжиж ирсэн бичгийн сурвалжин янз бүрийн домог үлгэрүүд бол үндсэндээ алгал да. За тэгэхээр бол энэ бол бүрний цагтгүй байж магадгүй бас бүрэн нутагдахгүй бах те. Ийм зүйл шүү. За тэгэхээр энэ бол ингээд хувь судлаачдын өөрсдийн таамагуд бол ингээд байж байгаа. Та бүгд ч гэсэн өөрсдийнхөө таамагуудыг бас ингээд утга агуулгаар нь ингээд тайлбарлаж болно. За багш нь ойлгохдоо доод төв рүү буюу харанхуй орон дуу хүний нас урагчийг чиглүүлж явуулж байгаа тэр заамуудаас үүдэлтэй болов гэж ингээд тооцсон. Одоо урт бид нар ингээд сүүдийн олон шашин дамжиж ирсэн ч гэсэн одоо урт бидэрт байдаг нэг зүйл байдаг шүү дээ. Бурхны одоо орд өргөө юм уу сүм хийдэд орчоод гарахтаа бид нар чинь ингээд ухарж заавал гараарай гэдэг шүү дээ. Ухарж гарах гэдэг шүү дээ. Заавал ухарж гараарай. Нэг осны бид нар чинь шидэ харуулж болохгүй. Энэ утга одоо урт тэр утгаараа ингээд явж яадаг байж магадгүй маа гэсэн тайлбарыг удаа ингээд хийж байгаа. За энэ мэтэр ингээд судалгаа бол ингээд аль алдаасаа харцсангуу ямар нэгэн байдлаар ихний ээлжийн судалгаанууд бол ингээд хийгдээд явж байгаа. За энэ доор харагдж байгаа энэ зүйл бол нэг нас орсон хүнийг одоо янз бүрийн байдлаар ингээд тавьж чинь дээш нь харуулсан. Дандаа бас доош нь харуулчихгүй. Зарим тохиолдолд ингээд дээш нь харуулсан цөөн тооны тохиолдлууд байна. Гэхдээ тэр нь хаана байгаа вэ гэхээр та эндээс анзаараад байгаарай. Хамгийн тогтвортой байгаа нь улаан зуух. Нэг усны зарим булчнууд дээш харуулчихдаг. Тэр нь ч шургуулжин булчинд байгаа чанам нар уулын зарим булчинд байж байна. Хамгийн өндөр үзүүлэлтээр энд байж. За улаан зуух 29 булчны бид нар ингээд орчлогын тавилтыг мэдэх бололцоотой байхад 29 үлээ. Нэг усны 100%. 100% гүйцэтгэлтэй байгаа гэдгийг хараарай. Энэ бол нас барсыг барагчийг тавьсан байл. За зөв чигийг бас таад хараарай. Бас муу улаан зуух ялгаа байхгүйгээр бусд нь бас хэлбэлзэлтэй байдаг. Ялангуяа сэлэнг чигийн за сэлэнгээс гадна юу чиглэлийн дурслууд бол одоо өр байгаад малцсан дурслууд бас ингээд харьцан байдалгүй зарим руу урагшаар олцсон боо шүрт ингээд байж байна. Шоргоож юмснаас олдсон. За тэгэхээр энд бас улаан зуух хэлбэрийг юг хараарай. Өсөө 100 урд 100. Нэг осны энэ бүх бас 100%. Зөө мо түнд хамаарах чиглэлд ингээ байршилт. За бас л тогтвортой.
Нэг бас энэ орчин суудлын заамуудыг хамгийн тодорхой агуулж байгаа хамгийн тод жишээ бол ер нь улаан зуух энэ хэлбэр байгаа. За тэгэхээр бусдын таад хараад байгаарай. Энд бас янз бүрийн одоо өөрчлөлттэй зүйлсүүд байгаад байгаас бүр баруун хойд хүрт байгаад байгаа. Баруун чигтээ хүрт байна. Хойд чигтээ хүрт байж байгаа ч гэдэг. Энэ мэтэр ингээд бид нар бол ингээд улаан зуух энэ дурслууд сая бидний урдаад энэ дурслууд руу онцгой байр суурьтай байна гэдэг энэ зүйлийг бол ингээд хэлээд байгаа. За энэ би оюутнуудад ойлгуулахын тулд бас анхан сурвалжлагч нарт ойлгуулахын тулд нэг ийм зураг юу хийдээ. Энэ болохоор нэг тухайн хүний оршуулгын зүгчийг ямар байдалтай байгаагаас шалтгаалаад нэг осны бидний өвөг дээд ямар гарал үүсэлтэй вэ гэдгийг харуулж болох үс үндсэн юм тойм зураг гэж диаграм гэж ингээд бодоорой. За баруун төв зүүн Монгол гэх гурван үндсэн бүсэд хуваацсан байж байна. Нэг осны эртнээс нэг зүйл одоо хүртэл Монголын археологийн судал маш тодорхой болчиход байгаа. Бидний өвөг дээдс одоогийн Монгол улсын зүүн хэсэгт байсан шүү. Хамгийн одоо илэрхий байдаг, одоогийн бидэндээ шууд холбоотой байдаг генетикийн хувьд ямар ч одоо юу няцаагдах одоо үнэлгүй энэ том нотгоонууд танаас ийгдэг хэр төв юм уу зүүн Монгол. Баруун дэжлэх тусмаа сарамж байдаг. Илүү сарамж байдаг. Аль ч түүх үед. Зөвхөн хүнүү гэдэг булшийг бид нар одоо юу байдгийг гурван үндсэн газар малтай гэж боддог. Дорнод нэг малтай маргаан байхгүй бидэртэй адилхан зогсоогоод ингээд үзгээд адилхан ийм типийн одоо хүн байж байна. Төв Монголд байгаа юм уу бас жоохон баруунчтаад ирэх тусмаа илүү холимог болчдөг. Гэх мэтээр ингээд байдаг. Тэгэхээр тийшээ болохоор онлайн сэдвүүдийн хувьд монголчууд мөн биш энэ гар дуусын тухай асуудал ярихад жоохон юм маргаан одоо эргэлзээ төрүүлэхүүц ийм одоо зүйл байдаг л да. За тэгэхээр энэ дээр бол бидний хэлж чадах нэг гол зүйл бий. За энэ бол баруун Монголд тархсан хэрэгсүүрийн соёл. За энэ бол бидний нэг мэдих хүрдлийн сая бидний яриад байгаа хөгжингөө үрд явъя. За энэ түрүүд нар харуулсан оршуулгад боош яг энэ зэрэгцсэн байсан. Гэхдээ нэг нь баруун нэг нь зүүн чигтэй. Хэрэгсүүрт нас орсон хүнийг яадаг вэ гэхээр газрын хөрсөн дээр эрд тавиад чулуугаар дарчдаг байхгүй юу? Тийм доошо гүм байдаг. Ингээд том чулуу овоолго хийдэг. Тэгээ нас орсон хүн хэрэг байгаад олдох юм бол тэр нь баруунд шаардсан ийм оршуулгын зам бол хийдэг. За сая бидний яриад байгаа энэ бүлш бол зүүн тишээ. За түүний дараа гарч ирсэн дөрвөлжин бошны соёл. Сая бид нар чинь өмнөх үеийн судалгаанд яадаг байсан бэ? Энэ хоёрыг шууд холдог байсан байхгүй. Он цагийн хувьд тис өөр зөрүүтэй хоёр судалгааг хойлоод одоо нэг төвшөнд авч үзэх гэдэг. Мэдээж он чинь анханасаа ингэж өөр одоо соёлын өөр он цагтай хоёр соёлын дурслуудыг хойж үзэх нь бол үндсэндээ дараагийн судалгааны төвшөнд явахгүй шүү дээ. Яаж өгчгүй. За тийм мэт байдалтай. За тэгээд дөрвөлжин бошны соёл бол адилхан зүүн хойш үт. Зүүн хойш. За түүний дараа хүннүү гарч ирсэн. Хүннүү чанх хойд зүг хүнөө оршуулж эхэлсэн. Хүннүү нарын чанх хойд зүг оршуулсанаас хойш Монголын бүх цаг үе одоо хүртэл үргэлжлэж байгаа. Сүүлийн 2000 жилийн хугацаанд монголчууд нас орсон хүнийг одоо тэгээд нэг хойшил байгаа шүү дээ. Уулын хойно хөтөд юм уу одоо тааруулж харж байгаа. За тэгээд ингээд ерөнхийд нь хойд юм уу түүнд хамаарах чиг тавьдаг. Энэ заншд бол үндсэндээ 2000 жилийн өмнө тогтсон. Хүннүү нарын энэ зүг чиг хаанаас үүсэлтэй вэ гэхээр дөрвөлжин бошны соёл эндээс үүсэлтэй. Тэр нь хаанаас үүсэлтэй вэ? Эндээс үүсэлтэй. За тэгэхээр үндсэндээ бид нар яг энэ зургаар монголчуудын угсаа гаргалын багныг бараг 4000 жилийн алдааг зурч чадах байхгүй. 4000 жилийн хугацаанд ялангуяа төв болон зүүн Монголд байсан одоо хүртэл үргэлжлэж байгаа бидний өөрсдөө өвөг дээдсээс алгаж ирж байгаа энэ археологийн одоо соёл зүйлсүүдийг бид нар яг иймэрхүү энгийн байдлаар тайлбарч болох юм а гэдэг үднээс багшны нэг харууллаа. За эдүдгийн зүйлсүүд бол дараах байдалтай бол байна. За мэдээж энэ чинь одоогоос нэг 3500 орчим жилийн өмнөх үеийн одоо зүйлсийг ярьж байна. 3500 орчим жилийн өмнө хэрэгжилсэн эдүдгийн зүйлсүүд бол дараах байдалтай. За гэхдээ тийм одоо бүдүүлэг одоо тийм зүйл бол байгаагүй. Одоогийн хэрэглэгдэх хүннүү нараа хэрэглэдэг байсан гоё чимэглийн зүйлсүүд бол хэдийнэ нэгэн дэлгэрээд ингээ бий болцсон байсан. Ийм зүйлсүүд байна. Шавар савыг хэрэглэдэг энэ чулуу далайн гаралтай чулуу яс одоо хясаагаар хийдэг чимэглүүд бол байж байна. За энэ чулуу жишээлбэл Монголд маш ховор одоо хүртэл зарим тохиолдолд олддгүй ийм чулуу байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг ёсны тухайн үед бүр одоогоос 3500 жилийн өмнө монголчууд далайн гаралтай орнуудад харилцаж байсан, дундад Азтай харилцаж байсан гэдгийг одоо гол нотгоо жишээ бол ингээ болж байдаг. Тэгэхээр энэ юу хэлж яах вэ гэхээр мэдээж тухайн үед бол ингээд одоо ихтэй адилхан харилцаа холбоо хийгээ бос зүйлсүүд ингээ хөгжөөгөө одоо адууга бүрэн одоо гаршуулаад унж хэрэгэлсэн гэдэг нь тодорхойгүй ийм үед ч хүртэл энэ мэд одоо соёлын солилцоо бол байж л байсан. Тэгэхээр энэ соёлын солилцоог хэн хийх вэ гэхээр ядуу буурын ард түмэн хийдэг байхгүй. Ядуу буурын ард түмэн дээр одоо хэдэн одоо уул ус дамнасан газруудаа худалдаа харилцаа хийхэд төвөгтэй байдаг. Мэдээж тийм. За тэгэхээр энэ бол хүчрхэг байдлыг хэлж байгаа гол үзүүлэлтүүдийн нэг мөн. За тэгэхээр энэ дотроо бол нэг шоргоолжин бишийнхэн байр суурь нараа илүү өндөр зэрэглэлтэй бол байсан баг те. За энэ хүс тогоо байж байна. Энэ бол ч Монголын археологийн шинжилгээ тухайд бол ингээд
одоо хосгүй үнд төрөд багтдаг. Арлын толгой ивэртэй юм хос алтан хавчаар одоо сүлбэр гэж нэрлэж байгаа. Хос баган нуруу гэж баган нуруу зүвт гэж сүүд ус нэрлэж байгаа. Ийм одоо сүлбэрчүүд байж идэг. За энэ бол одоогийн байгаа цаг үеэс даруй 3200 орчим жилийн өмнө байсан оршиж байсан шоргоожин машины соёлын одоо ийм дуслыг илэрхийлэх хамгийн одоо үнэт олдруудын нэг болж тэ байж ах нь одоо алт эрдэнэсийн сан амрагт байж Чингис хаан музейд бол очсон байж ах чи тэ. За энэ мэт. Тэгээ энэ юу илэрхийлж байгаа нөхөр энэ ард түмнүүд бол тийм энгийн ард түмнүүд байгаагүй. Энэ ард түмнүүд нэгдмэл соёлтой байсан. За хаа байсан одоогийн байгаль нураас одоогийн өвөр Монголын хөх хот шүү дээ. Тэр манай бол гэж энэ хоёрын хооронд байгаа хүмүүс бол холбоо харилцаа нэгдмэл зохион байгуулалттай байсан гэдгийг илэрхийлж байгаа. Одоо бид нар чинь нэг монголчууд хизээ төртөө байсан байгаад маргаад байдаг шүү дээ. Төртөө байсан гэдэг нь батлах гол баримт нь юу байдаг вэ гэхээр бичгийн сурвалж байх гэдэг. Нэг бас хятадууд бичсэн бол монголчууд ийм улс байсан шүү гэдгийг бичиг олдохгүй бол бид нар одоо баталгаа байхгүй шүү дээ. Одоо үндсэндээ хүмүүн хүрт одоо баталгаатай юу юу гэдэг дээр асуудал үүсээд идэг. Гэтэл өнөө хэрэг дээр одоо бидний яригадаад байгаа энэ одоо өргөн уудам орон зайд нэг орчуудын зан үйлтэй энэ мэт зүйлсүүдийн одоо нэгдвэл ийм соёл байна гэдэг чинь энэ төр ус үүсгийн үндсэн урдс нөхцөл зайлшгүй мөн гэж одоо тооцох хэрэгтэй. Тэгээ энэ мэт одоо байдлаар барууныхаа онолцол бол ингэ хандж байгаа. За энэ бол үнэхээр бас бодиттой ийм зүйл байж байгаа. Бас нэг сайхан зүйл хэдий. Энэ палеонтологи юу эндээс гарсан хүний ясны судалгааг Монгол Улсын их сургуулийн дөрөв багш нь хэлдэг Түмэн гэж профессор багш маань хийж гүйцэтгсэн. За эндээс гарсан бүх хүмүүсийг одоо өндөр намаар нь 3 үндсэн хэмжээг хийдэг. Өндөр байсан уу, нам байсан уу, за биеийн индекс гаргах чинь. За тэгээд хамгийн гол нь гавлын яс олдох хэвээр. Гавлын яс нь одоогийн бидний гавлын ястай одоогийн бидэнтэй угсаа гаруудын үед ямар холбоотой байдгийг вэ гэдгийг хэлэх хамгийн чухал баримт болдё. Ялангуяа гавлын яс. Тэгээ одоо бол бид нар дэлхийн 3 төрхтний тухай ярьж байгаа шүү дээ. Монголчуу, Европчуу, Негрчүү гэдэг. За бид нар бол одоо монголчуу дээд арсны умард Азийн хэв шинжид хамаардаг ийм төрөлтэй. За гэтэл энд юу яасан бэ гэхээр эндээс гарсан бүх хүмүүс улаан зуухын энэ дурсал гарсан бүх одоо гавлын ясны шинжүүд бол монголчуу энэ төрхтнийг илэрхийлж байгаа. Бидэндээ шууд холбоотой гэсэн. Хүмүүн нартай шууд холбоотой гэсэн. Одоогийн 1800-ны өмнө байсан Чингисийн үе 13 зууны үетэй шууд холбоотой гэсэн ийм үг. За мөн бас нэг зүйл бий. За энэ бол археолог энэ бид нар юу хийдэг вэ гэхээр археологч бол одоо бүх олдвор юмнуудаа авчиад антропологч хамгийн ихний ээлжинд ханддаг. Энэ хүн антропологч хүмүүс бол энэ хүмүүсийн хүн яг ямар байсан бэ гэдэг биологийн хувьд тодорхойлдог. За мөн яг эртний тэр тухайн үед байсан хүмүүсийн одоо гар сууж хэрэгжүүлсэн тэр мал амьтан ямар байсан бэ гэдэг малынх нь сүргийнх нь бүтцийг нь археозоологийн буюу эртний амьтан судлаач тодорхойлдог. За ингээд нэг бас нэг баг археологчид менежер хийж эхэлдэг байхгүй. Энийг антропологчдаг бол, энийг зоологчдаг бол, энийг геологчдаг бол. За тэнгуут үр дүн нэгтгэж авах гэдэг шүү дээ. За энэ бас судалгаа их сонирхолтой гарсан. Юу вэ гэхээр ерөөсөө одоогийн бидний мэдэх бид нар 5 хошуу мал гэж мэдэж байгаа. 5 хошуу малыг сурвалжийн мэдээнд бол хүнүүнд 6 хошуу малтай байсан. Ямар ч энэ 5 хошуу малыг гаршуулан хэрэгжилж ийсэн тухай баримт байна. Түүнээс өмнө бас баримтгүй. За тэгэхээр бид нар хизээ анх гадууг гаршуулсан юм уу? Эсвэл анх үхрийг гаршуулсан юм уу гэдэг одоо таамгуудыг бий болгоход ялангуяа энэ эрт үеийн бүр 3500 хүнүүгөөс дахиад 1500 2000 орчим жилээр яригдах энэ үеийн одоо мал амьтны яс чинь маш чухал үүрэгтэй. За эндээс бол ямар ч 5 хошуу одоо бидний нэгдээд 5 хошуу гэдэг энэ мал амьтны ясууд бүгд ингэ гарсан. За гэхдээ бид нар харамсалтай нэнийг одоо гаршуулсан үхэр байсан юм уу, зэрлэг үхэр байсан юм уу, эсвэл хулан таг байсан юм уу гэдгийг бол ялах төвшөнд очиагүй байна. За гэхдээ одоо Макс Планкийн үрэлдэн тэргүүтээ ялангуяа Европ болон Америкийн зарим одоо лабораториудад энийг бол ялгаж байна. За ялангуяа сүүлийн 2 жилд юу ялгаж чадж байгаа вэ гэхээр адууг зүсээр нүрт ялгаж байна. Энэ адууг зүсээр нь ялгахаас гадна гаршуулсан уу, гэршүүлсэн үү гэдгийг нь ялгаж чадах тийм одоо өндөр хүчин чадтай лабораториуд бол байгаа. За түүнд бол ингээд дээжүүд очсон. За түүний үр дүн багш нь хэлнэ. За ингээд он цаг нь бол ингэж гарсан. Энэ бол радиокарбоны шинжилгээ буюу үнэлэхүй он цаг тогтоох. За нэг осны булчны тухайн булчны он цагийг ерөөсөө за хамгийн багадаа 30, за хамгийн ихтэй 80 орчим жилээр хэлбэлцдэг алдаа. За тэгэхээр энэ бол үндсэндээ тухайн дурстай он цагуудыг бол олон талаар баталж ингэж чаддаг. За тэгэхээр бидний анх таамаглаж ирсэн тэр таамаг бол зөв бол таарсан. За ойролцоогоор хэлэх юм бол одоогоос нь 3600 орчим жилээс 3000 орчим жилийн хугацаанд бараг 500 600 орчим жилийн хугацаанд үргэлжилсэн ийм одоо археологийн соёл гэдэг нь бол ингээд тодорхой болж байгаа юм тийм. За түүн дотроо бол дахиад нэг улаан зуух хамгийн доктортой маш найдвартай он цагийг заадаг. За нэг осны
гарсан бид нийт 16 дээжийг бол жишээлбэл улаан зуухай турслаас өгсөн. Хүний ясны дээжүүдийг өгсөн. 16 турсад хоорондоо үндсэндээ бараг 40 50 жилийн ялгаагүй гарсан. Тэгээ энэ бас л тогтвортой хэлж байгаа ийм мэдрэг хэлж байгаа. Энэ болгоныг бид нар нэгтгэж их өөрөөр заавал бодхоос аргагүй учраас улаан зуух гэдэг соёл гэдэг нэр томьёог ингээд ярих нэ. За ингээд дээд доод хязгаарууд ингээд гаргаж байна. Үндсэндээ археологийн гол багныг энэ тараад байгаа. Нэг бас нэг онцогт хамаарч байгаа устдууд бол энэ мэт байдалтай бол байж. Тэгэхээр одоогийн биднэрт байгаа энэ дэвшлүүд нэг осны 100 жилийн өмнө мэдээж байгаагүй. За 50 жилийн өмнө ч байгаагүй. 20 жилийн өмнө ганц нэг байсан. За тийм учраас тухайн эрдэмтдийн судалгаа яагаад тийм эндрүүд байсан үндсэн шалтгаан бол бас энэ мэт одоо технологийн дэвшлийн дутуугаас үүдэлтэй. За бас нэг 100 тонны зурслан малтнаас үүдэлтэй ийм зүйл нэг осны эрдэмтдийн тухайн үеийн цаг үедээ хийжсэн дүгнэлт бас буруу байгаагүй шүү гэсэн. За ингээд Монголын археологийн хүрлийн багныг шинээр зурах бололцоо бий боллоо. Энэ хуучин бидний яригадаад байдаг энэ хэрэгсөөр ууланд дөрвөн маш хэрэгжсэн онол няцааглаа. Энийн орон зайд юу ирэх вэ гэхээр энэ ирнэ. За яг ийм байдлаа үндсэн бид нар он цагийн багныг бол ингээд зураад байна. За тэгэхээр мэдээж судалгаа цаашаа улам гүнзгийрнэ. Олон судаачд олон эрдэмтэд оролцсон ингээд ажиллана. За дөнгөж жилийн өмнө яг энэ төрөвнөөс оршуулгад буш за түүний мал аж ахуй гэсэн сэдвээр бөхчөлгөн гэж одоо хүн докторийн зэрэг хамгаалсан. Америкийн нэгдсэн улсын EDX руу докторийн зэрэг ингээ хамгаалсан байж байгаа. За тэр нь бол мөн олон лабораторийн үр дүнг бол түүнийг хэвлэгдсэн байж байна. Одоо судалгааны хэрэгэлтэнд ингээд ороод ингээд ажиллах дахиад ингээд бажаад явах ийм болцоот. За энэ бидний 2020 онд хийгдсэн хэвлэгдсэн өгвөл бий, SEL гэдэг сэтгүүл бий. За энэ бол импакт фактороор дэлхийд номер 1. За ялангуяа биологийн салбартаа номер 1 2-т байдаг. За сүүлийн жилүүд дандаа номер 1-т ингээд ирэмлэгдэж байгаа ийм сэтгүүл. Бүр 46 IF нь ийм одоо сэтгүүл. Энэ баг нийт 16 орны эрдэмтдийн 30 орчим эрдэмтдийн оролцсон ийм өгүүлэлтэй. Үнэхээр данжгаар ийм одоо бүтээл болсон. Тэгээ энэ юу вэ гэхээр энэ ягаад ийм одоо данжгаар байна вэ гэхээр одоо Евразийн ялангуяа зүүн бүсийн нутаг дэвсгэр дээр байгаа энэ бүх дээжүүдийг цуглуулад тэр нь хязгаар ихэж байгаа хэрэг одоогоос хамгийн дээдийнх нь 6000 орчим жилээс одоо хүртэл генетикийн дээжүүдийг цуглуулад за тэгээ Макс Планкийн өрөөлөн тэргүүтээ дэлхийн томоохон лаборатори дүр дүнгуудыг 2 3 газар батгаажуулаад тэгээ хэвлэгдсэн ийм өгвөл нэг удажж хэвлэгдсэн ийм өгвөл. За энд бол улаан зуухай 11 дээж орсон. Энэ улаан зуухай 11 дээж хамгийн доктортой гаргаснаас гадна нэг гоё одоо зүйлийг бидэнд баталсан. Энэ бол юу вэ гэхээр дөрвөн маш нь улаан зуухай удмын сангаас уламжлалтай гэдэг энэ нөгөө бидний яригадаад байдаг бичээд байдаг археологчдын таамагаас энэ таамаг бол ингээд зөв болгон батлагдчих. Нэгүр гэх юм бол дөрвөн маш улаан зуухай хоёр нэг гардаа өсөлтөй нэг уламжлалтай юм байсан. Дөрвөн маш нь улаан зуухай одоо гарч ирсэн. Улаан зуухай уламжлаж гарч ирсэн ийм соёл мөн шүү гэдгийг бол ингээд генетикийн хөвч төр бид нар он цагийн хөвч төр одоо найдвартай хэний ч юм одоо бид нар нүүр бардам хэлэх юм одоо боломжтой. Ийм одоо судалгааны үр дүн бол байгаа. Таад эндээс хайгаад үзээрэй. Яг энээр хайгаад үзэх юм бол ингээд энэ одоо өгүүлийг харж бод маш одоо тийм одоо эрдэмтэд орж бичсэн ийм өгүүл байдаг. За бид яг дөнгөж сарын өмнө шинэ өгүүлэлээ хүлээж авлаа. За энэ бас археологийн ондууд гэсэн юм нэртэй бас IF нэдэд өндөртэй ялангуяа мэргэжлийн сэтгүүл дондор нэлээд өндөр ранктай байдаг ийм сэтгүүлтэй. Энэ нь бол бид бараг 6 жил орчим хүлээгдэж гарч байгаа ийм өгүүл. 2016 онд бид эдгээсэн дээжүүд бий. За энэ мөн олон дээж эдгээгдсэн. Энэ олон дээжээс бас их хазтай. Ямар хазтай вэ гэхээр дээж эдгээсэн болгон очсон дээж болгон түүнээс эртний генетик гаргах чинь маш одоо ховор. За нэгээс нь эртний генетик гарч иж байгаа нь чухал. За хоёрдугаарт эртний генетик гарахтаа бүр гарчуулсан гэрсүүлсэн гэдэг байт юм. Ийм одоо бүр наривчлалтай мэдээлэл гарах нь бүр их хоор ийм тохиолдол байт юм байна. За тэгэхээр монголчуудын одоо эдгээсэн за энэ бол Евразч Оросоос ч эдгээгдсэн олон зүйлүүд байна л да. Тэр хамгийн чухал нь юу байсан бэ гэхээр улаан зуухын 30 дугаар булчнаас эдэрсэн. Бид 2 дээж явуулсан. 2 дээж нэг нь улаан зуухын 30 гэж байсан байхгүй. Энэ бид 30-ыг 2009 он болцсон. 2009 он мотоо 2016 онд бид дээж явууллаа. Тэгээ 2016 онд явуулсан дээж энэ одоо мэдээллүүд нь юу байсан бэ гэсэн чинь Дом 2 гэдэг энэ ген илэрсэн. Дом 2 гэдэг ген бол эртний одоо гарцуулсан адууны одоо ийм генетик. Тэгэхээр энэ генетик нь юу хэлж байгаа нөхөр одоогийн байдлаар. Одоогийн байдлаар одоо Монголоос эдгээгдсэн байгаа Монгол нутагт байгаа хамгийн эртний гарцуулсан адууны ген улаан зух болж байгаа. Тэгэхээр
мэдээж эрт бол дахиад илүү эрт болох. Дэлхийд ямар байдаг вэ? Дэлхийд 3700 орчим жил байдаг. Тэр нь болохоор одоогийн Казахстаны төвчрээс олдсон Ботан соёл гэж бай. Дэлхийн хамгийн анх адуу гарч ирж ирсэн он цаг бол 3700-аас хэмжигдээс гадна одоогийн Монголын хөр зэрэгтэй байна шүү дээ. Тэгэхээр энэ он цаг бол монголчууд ойролцоо очиж байна. За нэг бас Монголын нутаг дэвсгэр дээр бид нар чинь нэг ойролцоо 3200-аас 3400 орчим жилийн дэртэй бол ингээд адуу ялангуяа Монголын зүүн бүсэд гаршуулсан байсан шүү гэдгийг одоо нотлох. Энэ одоо нотлохоо эндээс ингээд илэрсэн юм аа. За ингээд энэ нэртэй сэдвтэй өгүүлбэрүүдийг та хэд бас ингээд хайлт хийгээд үзээрэй. За энийг бас ингээд чөлөөтэй уншуулна open source хэлбэрээр ингээд байрч байгаа. Ийм зүйл юм. За тэгэхээр энэ мэт зүйлүүдийг бид нар ингээд нэгтээд үзэх юм бол сая бидний яриад байгаа төрүүлэн харуулсан оршууд бүсний судалгаанд улаан цугын хувь нэр ийм их өндөр байгаа. Олон зүйлсээр ингээд их өндөр олон нотгоонуудыг ялангуяа судаа шингээний хувьд илүү тааламжтай нотгоонуудыг бидэрт өгөөд байгаа болохоор бид нар одоо энийг бол ингээд заавал ингээд дурдах ёстойгоос гадна бид илүү одоо доктортой юм соёлын хэмжээнд ярихаас аргагүй болж байна гэж ингээд үзэж байгаа юм. За тэгээ үтсэн дүгнэхэд бол сая бидний ярьсан зүйлсүүдийг бол бид нар ингээд багцлаа. Энэ юу вэ гэхээр зөв чигийн тухай ярьлаа, он цагийн тухай, оршуулгын тавиутад ярьлаа, за генетик ярьлаа. За тэгээд палео антропологи ярьлаа, палео зоологи ярьлаа. Тэр нь одоо сая бидний яриад байгаа генетикийн судалгаар, изотопын судалгаар бас баталгаажлаа. Энэ бүх зүйлсүүд нь юу илэрхийлж байгаа вэ гэхээр одоо бол би яг нэрээ бол өгж амжааг байна. Төрүүлэн харуулсан оршуулгад буучны соёл гэдэг нэр өгөх ёстой байдгүй. Эсвэл бүр доктортой одоо сургуулийн буучны соёл гэж нэрлээ. Түүн дотроо бас өөр одоо ангиллуудын тухай ярих ёстой байдгүй гэдгийг нэлээд зөвлөж ярилцаад шийдэх. Ямар ч нэр өгөх нь бол автаа болсон. Соёл гэдэг ангиллаар бол агуулгаар ярих нь тодорхой боллоо. Эхний ялж нь. За хоёрдугаарт юу вэ гэхээр энэ агуулга дотроо сая бидний яриад 4 ангилдаг байсан ч 3 ангилдаг байсан ч гадаад хэлбэр яваад ангилаад байгаа. Хамгийн доктортой шинжийг бол хин агуулж байгаа нөхөр энэ улаан цуухын гэдэг энэ хэлбэр агуулж байгаа. Бүх тохиолдолд хамгийн олон байна. За хамгийн доктортой элементүүдтэй байж байна. Он цаг одоо сая бидний яриад энэ бүх зүйлсүүд чинь хамгийн тод шинж агуулгаж байгаа учраас бид нар бол ингээд улаан цуухын энэ хэлбэрийг төрөлн харуулсан оршуулгад буучны зан үйл гүйцэтгэдэг ард түмнүүдийн төв байсан. За гэтээ бүр сонгодог хэлбэр байсан. За хамгийн гол төлөөлөл байсан. Одоо нэг зарчим байдаг шүү дээ. Төвөөс цугтах гэдэг зарчим бэ. Бид нар төвтэйгөө ойрхон байх тусмаа төвийнхөө үндсэн элементүүдийг хамгийн тодор авдаг. За нэг бас би хаантай ойрхон байгаад бол хааны юмнуудыг би аваад хаанаас хот тусмаа хааны элементүүд сармагчаад байна шүү дээ. Гэх мэт энэ төв ба төвнөөс цугтах ондын тухай бид нар ингээд харилцуулан ойлгож бас ингээд тооцох хэрэгтэй гэдэг. За тэгээд төрөлн харуулсан оршуулгад буучны оршуулгын сонгодог хэлбэр бол улаан цуухын хэлбэр мөн шүү гэдэг ийм дүгнэлттэй бол одоо ингээд байгаамаа. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.